Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд хамгийн уужим тооцогдох манай улсад нэг сард дунджаар 6,000 хүүхэд мэндэлдэг бөгөөд энэ нь нэг цаг тутамд 9 хүүхэд хорвоотой танилцдаг гэсэн үг. Хамгийн анх буюу 1918 оны хүн амын тооллогоор манай улсын нийт хүн ам 647 мянга байсан бол 2021 оны дүн мэдээгээр 30 угсаатны бүлгээс бүрдсэн 3 сая 400 мянган иргэн аж төрөх болсон нь 100 гаруй хүн жилийн хугацаанд 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт билээ. Тэдний 49% эрэгтэйчүүд, 51% эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Монгол улсын хүн амын дундаж наслалт 71 бөгөөд насны бүтцээр нь ангилбал 0-оос 14 насныхан 32%, 15-аас 29 насныхан 21%, 30-аас 59 насныхан 39%, 60 ба түүнээс дээш насныхан 8%-ыг эзэлж байна. Одоогоор 15-аас 64 насныхан буюу хөдөлмөрийн насныхан нийт хүн амын дийлэн хувийг бүрдүүлж цон хуй тохиож буй бөгөөд энэ мөчлөг 11 дахь жилдээ үргэлжилж байна. Хөдөлмөрийн насныхан хүн амын бүтцэд жин дархан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох, хоримтлал үүсэх зэрэг олон эерэг үр нөлөөтэй. За хүн амын тоо нь бол одоо нийгмийн эдийн засгийн маш чухал тоо мэдээлэл суурь болдог. Үүн дээр үндэслэж улс орнууд өөрсдийнхөө хөгжил, бодлого, төлөвтийг бол хэрэгжүүлдэг байна. Тэгэхээр яалтч байхгүй хүн амын одоо тооны өөрчлөлт тэрэн дээр тулгуурлаж улс орныхоо одоо суурь нөхцөл байдлыг үнэлэх, цаашлаад ирээдүйн чиг хандлагуудаа төлөвлөх шаардлагатай юм хэрэгцээ шаардлагыг бол төлөвлөхөд бол яалтч ашигладаг. Болох юм бол хүн амынхаа тоонд тулгуурлаад хүүхдийн сургуульд хамрагдалт, цэцэрлэгийн хамрагдалт, за тэгээд энийг дагсан одоо орон сууцчулж идэм юм гэмшлэнгийн нийгмийн суурь хэрэгцээнүүдийг үнэлж дүгнэх төлөвлөхөд бол маш чухал ач холбогдолтой тоо байна. Монгол улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 сая хүрч байсан бол хүн амын хэтийн шинжилсэн тооцоогоор 2033 онд 4 сая, цаашлаад 2048 онд 5 сая хүрэх төлөвтэй байна. Хүн амын мэдээж хэрэг хүний тоо нэмэгдэнэ гэдэг нь бол цаад утгаараа бол Монгол улсын хөдөлмөрийн нөөцийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Илүү олон хүн, илүү их одоо бараа бүтээгдэхүүн үйлчлэнүүд за энэ нэргээд эдийн засгийн хэмжээг нэмэгдүүлэх, өргөдгөх, томруулах юм боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг шууд нөлөөлнө гэж ойлгож болохгүй. Богино тодорхой хугацааны дараа ийм тодорхой хугацааны хоцрогдолтойгоо нөлөөлөх байгаа. 2014 онд 82839 хүүхэд шинээр мэндэлсэн нь төрөлтийн хамгийн өндөр түвшинд хүрсэн жил байлаа. Хүн амын өсөлт эдийн засгийн дэлэлтэд аажмаар нөлөөлдөг бөгөөд хөдөлмөрийн насныхан хүн амын олонхийг бүрдүүлж байвал дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдийн амжиргааны түвшинд эергээр нөлөөлөх юм. Үндэсний статистикийн хороо